За Чинбат прокурорыг дэмжиж байна. Нэг асуулт байгаа. Сүүлийн үед одоо энэ захим гэмт хэрэг бол одоо маш их нэмэгдэж байгаа. Одоо статистик үзүүлэлт байна. Энд одоо манай өсвөр насны хүүхэд залуучууд бас их хамрагдаж байна. Яг цаатлынхаа тэр технологи процессных нарийн байгаад байдаг. Энэ гэмт хэрэг нь өөрөө ингээд 12 сар хорж байгаа байцаа шалгадаг ийм эрүүг хэрэг юм шиг байна. Тэгээ энэ дээр болохоор бол зүгээр асуулт асуумаар байгаа нь юу гэхээр энэ прокурор хуулийн байгууллагын одоо ажиллагчдад энэ захим гэмт хэргийн яг энэ цаатлын технологи процесс нь яаж явагддаг, яг хамгийн гол зохион байгуулагч нь яаж илрүүлэх юм, наадталт нь зүгээр ингээд туслахын байдлаар оролцож байгаа хүмүүс нь ямар байх юм гээд энийг ингээд ялгаж салгах талаар нь нэлээд тийм сургалт одоо ажиллагчдынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх талаар нь прокурорын байгууллага маань ямар ажил хийж байна вэ гэж асуумаар байна. Яагаад ингэж сууж байгаа нөхөр сүүлийн үед энэ хүүхэд залуучууд нь энэ захим гэмт хэрэгт ингээд холбогдоод тэрнтэй холбоотойгоор ингээд бас хорж байцаагдж байгаа юм асуудлаар гомдол тавьж байгаа хэрэгт бас нэлээд байгаад байгаа юм. Тэгэхээр энэ талаар тодруулж асууя. Нэр дэвшигч Максимын Чинбат. За гишүүний асуултанд хариулъя. За нийгэмд бол захимжилт нэлээд өндөр одоо хэмжээнд явагдаж байна Монгол улсын хэмжээнд. Энэ нь бол нэг талдаа эерэг одоо тал нь илүү ч бас сөрөг нөлөөл их байна. За эрүүгийн гэмт хэргийг бас захим хэрэгсэл ашиглаж үлдэх энэ явдал бол сүүлийн одоо 3 жилийн байдлаар бол одоо нэлээд өндөр үзүүлэлттэй өсөлттэй. Ялангуяа одоо залилах гэмт хэргийг одоо захим хэрэгсэл ашиглаж үлдэх энэ одоо явдал бол өндөр байж байгаа. Энэтэй одоо бид тэмцэхийн тулд прокуроруудын мөрдөгчнийг чадварчлуулах ажлыг бол байнга зохио явуулж байгаа. За үүний дотор бол бид Хаанс зайдлын сантай хамтарч холбооны өнгөтнөрөнд Герман улсын одоо мэрэгжлийн одоо эрдэмтэн багш нарыг одоо урьж одоо 2025 оны 4 сард 6 сард Монгол улсын одоо мөрдөгч прокурорыг чадварчлуулах талаар бол нэлээд одоо онлын болон практикийн сургалтыг бол зохио явуулж байгаа. Мөн энэ чиглэлээр одоо сурагч багш бэлтгэж за практикт одоо олон хүнийг хамруулах, олон мөрдөгчийг хамруулах чиглэлээр сурагч багшаараа дамжуулж энэ кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр кибер гэмт хэрэгт үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах яллах ажиллагааныхаа одоо тэр чиглэлээр ялангуяа тэр технологийн талаас одоо бас шалгах аргачлалыг нь зөв болгох талаар нэлээд одоо тийм сургалт хэлэлцүүлэг зохио явуулж байгаа. Лувсан Бямбагийн мөнх баясгалан